Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шин. Таны итгэлт байдал юутай аваагаав. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Шинэ 7 хоногийн мэнд. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Бэлгэнаар ажиллаж байна. Сонсогч танд өглөөний мэндийг хүргье. Таны өглөө хэрхэн эхэлж байна? За, юуны өмнө Хермоны шүдэн сонсогч та бүхэнтэй үнэхээр эзний нэрээр сайн сайхан бүхэн та бүхэнтэй хамт байхыг хүсэн өрөөж байна. Тэгэд өнгөрсөн хагас өдөр манай Итгэл радиог нэг амьсны баярт одоо зориулсан үзэсгэлэн худалдаанд оролцлоо. Тэнд Хермоны шүдрийн сонсогчтойгоо их уулзлаа, уран зориг их авлаа. Йоо, ямар гоё юм бэ. Тийм, тэгээд та нартай үнэхээр хайртай шүү. Эзэн та нарыг харж хандах болтугай гэж бас нэвтрүүлэг эхэлж байгаад л Эрдэнэнийг харж хандах болтугай гэдэг заавал хэлмээр санагдаж байна гэж. Тэгээд бүр нэг юм ичнээ таньдаг болцсон юм шиг ингээд санагдсан шүү дээ. Яг ингээд өглөө ингээл биеэр ингээд мэдхгүй ч гэсэндээ бичиж байгаа үгээр нь ингээд нөгөө ойлгосон зүйлээ хуалцаад бичээд те өглөөний минь хоёроо гэл те тэгэж орж ирж байгаа ингээд сонсогч тантай хэдийнэ ингээд итгэлийн ахын дус ингээд босон байгаа да үнэхээр их талархдаг шүү. Тэгээд үргэлж хамт байж те юун төрөнд эзний үгийг те нэн тэрүүнд ингээд тавьж ирж хайж агаад үнэхээр их талархаж байна. Тэгээ үүнийг ингээ харахтаа ч гэсэндээ маш их урам авч баярлдаг шүү. Тэгээд бид нэр итгэл дотроо хамтдаа ингээд тэгээ бие биенээ босгон байгуулад бие биенээ урамшуулад ингээд байж ахаа нь юутай сайхан бэ? Тэр тусмаа ингээд нөгөө монгол хэл дээрээ төрлөх хэл дээрээ бид нэр тэ нэгдээд хамтдаа ингээд цуглаж ах энэ боломж олдож байгаад үнэхээр их талархаж байна. Тэгээд хамгийн гол нь зөвхөн нөгөө нэг ингээд Улаанбаатар гэлтгөө бүр ингээд Монголын ингээд тал нутаг бүрээр те өнцөг болон бүрээс тийм мөн дэлхийн өнцөг болон бүрээс ингээд хамтдаа энэ цагт ингээд нэгдэж байгаад үнэхээр их талархдаг. Дээр би нөгөө нэг сонсогч та хаанаас сонсож байна вэ гэд асуусан шүү дээ те. Тэгсэн чинь манай сонсогчд маань байгаа газруудаа айгүй гоё нэрлэлсэн байсан. Тэгээ би тэндээс ингээд Улаанбаатар хотын өнцөг болон бүрүүдийн ингээд бүртгээд тий Монголынхаа ингээд нутаг бүр одоо аль аймгаас гэж ингээд тэр бүгдийг ингээд бүртгээд бас олон улсаас хаанаас ингээд сонсоод байгаа юм ч гэсэндээ ингээд бүртгэж авсан. Тэгээд тэр бүхнийг ингээд харахтаа үнэхээр их талархаж илаа. Хөөх эндээ сонсд юм уу гэх. Тэгээд зарим нэг хүмүүс маань нөхөрх ингээд малчны хотхноос ингээд сонсож байна гэж битсэн байгааг ингээд харахтаа бүр үнэхээр эзэнд ингээд талархаж илаа. Тэгээд бүх зүйлд үнэхээр эзэнд ингээд талархал магтаал нь тий дүүрэн байх болтугай ингээд хамтдаа энэ боломж ингээ байгаагийн төлөө мөн талархъя. Тэгэхээр энэ цагт хамтдаа эзний өмнө ирж алдар магтаалыг эзэнд өргөцгөөе. Магтаал
усик мэтлээ би таны хэмж чамри санандурсан чивсаа нинжин хайртай бүхэлөдрөө бивэнтөш намайг дааж хасаа харирэлтэй мамамит намайг тэрдөө одочугийн нинжин хайртай бүхэлөдрөө бивэнтөш намайг дааж хасаа харирэлтэй мамамит намайг тэрдөө одочугийн Bitani hit hemji chanri sanandur sajvsa ninjin khartan bukhiludro pimentor namak davuj kharsa harivertan mamamit namak terton odachuyinu Өглөө бүр хайр инэрлээ надад сонсгооч. Танд л би итгэдэг үлээ. Явах замыг минь надад зааж өгөөч. Танд л би сэтгэлээ өргөн байна. Дуулал 143-ийн 8. За өнөөдөр бид хамтдаа сургаалт төгс 10-ын 12-ыг үзэн сургаалт төгс 10-ын 12. Үдэн ядал эвдрэлцлийг төрүүлэх хайр бүх гимнүглийг далдлах гэж. Амен. За хайр гимнүглийг далдлах гэдэг үгээс нь эхлэе гэж бодож байна. Яагаад гэх юм бол хайр гимнүглийг далдлах гэдэг нь хайр ингээд гимнүглийг хучаад тэгээ гимнүглийг өмөрөөд тэ гимнүглийг тэр чигээр нь хадгалаад гимнүглийн тал зогсоод байдаг юм шиг ойлгох вэ гэж. Тэгэл яг үндэ бол тийм биш баг. Хайр гимнүглийг халахалдаг гэдэг нь Бурханаас хүн төрлөختөнд өгөгдсөн тэр хайр гэдэг гайхамшигтай зүйл хүмүүсийн дотор, хүмүүсийн зүрх сэтгэл дотор, хүмүүсийн харилцаанд байсаар байдгийн баталгаа болж идэг. Хэрэв хүмүүс биднийг анх гимнүгэлд уруу татсан муу нэгний үгэнд орох юм бол тэр биднийг бие биенийгээ хайрлахыг ятгахгүй. Бие биенийгээ гимнүглийг өөгшүүлж өгөхийг хайр гэж ятгана. Бие биенийгээ муу зүйл хийхийг дэмжиж өгөхийг одоо хайр төвнийхээ тал зогсохыг хайр гэж ятгах гэж. Гэтэл үүндээ бас яг тийм зүйл бол биш байгаа. Өчигдөр амьсны баярын өдөр болоо олон итгэгчид тэ амьсны эзэн амьсан гэдэг. Тийм ээ тэр үнэхээр амьсан. Тэр үнэхээр амьсан. Тийм ээ эзэн амьсан гэдэг үгийг бие биендээ хэллээ тэ. Тэгээд бас өнгөрсөнд баасан гаргийн өглөө бид манай ажлынхан хамтдаа ингээд эсний өмнө тэ зоог бариад юуж байх үед эзний үгийг хуваалцаж байх үед манад ажилладаг жага пастор юу гэж хэлсэн бэхээр булчны ам нээлттэй байсан нь хин нэгний гаргахын тулд биш дотроос нь харин хүмүүсийг оруулж амилсан гэдгийг харуулахын тулд юм а гэдэг үг хэлсэн. Энэ үг миний сэтгэлд ингээд маш их хүрж надад маш том одоо урам зориг өгсөн. Яг тэгвэл эзэн нэрээ амьлагтай тэр одоо юу гэдгийг даавууга задлагчгүйгээр нэвт амилсан тэр булшийг нэвт амилсан харин тэр чулууг зайлуулсан шалтгаан нь эзэн ой би гармаар байна энэ гэсэн тийм эзэнд гарч чадахгүй газар нэвтэрч чадахгүй зүйл гэж болохгүй. Эзэн амилсныхаа дараа дагалдагч байгаа дотроос хаалганд өгчээд газар шуудал ороод ирсэн голдон зогсож штэ. Тийм болохоор эзний хувьд тэр нэг булшны чулуу бидний эзнийг хаагаад байсан гэж бол ерөөсөө бодож болохгүй. Би яг тэр энэ үгэн дээр бас нэлээд анхаарал хандуулж ихсэг яриад тэгээд өнөөдрийн үг рүү бас орё гэж бодсон. Нэгдүгээрт нь Есүс Христийн цус бидний гимнүглийг халахсан. Амен. Тэгээд бидний гимнүглээ болохыг олон удаа Бурхан сануулсан. Гимнүглээ орхих чадaltaйг өөртөө туслахад бэлэн байгааг өөрсдийнхэн төлөө бичээс өгснийг бас өөрсдөд нь өөр замуудыг болон өөр хийх зүйлүүдийг санал болгосон ч гэсэн хүмүүс гимнүглийг сонгосон. Тийм учраас хизээ нэгэн цагт тэд гимнүглийн дунд амьдарч байгаа эсвэл энэ гимнүглээс салахыг хүсэх үед эсвэл Бурхны хайр инэрл хэрэгтэй болох үед эсвэл гимнүглийг яах гэж сонгодоо гэж харамсах яг тэр үед яг
хизээч бай. Бүр хаанч бай. Яг гимших үед Бурхантай уулзах боломж нь нэгдсэн байхын тулд Есүс Христ хурж ирээд энэ дэлхийг тэр чигээр нь байгаагаар нь хайрлсан гэж. Гэтэ гим нүглийг нь хайрлаагүй шүү. Гим нүгэл дотор боолчлогдож байгаа, төөрөлдсөн байгаа, одоо тэ мухардсан байгаа тэр хүмүүсийг тэр чигээр нь хайрлсан гэж. Тэгэл яг тэр одоо Есүс Христийн хайрыг хүлээж авах хүчит заавал тэр булшны хаалгах юм уу заавал ямар нэг нэгтэй адилхан ямар нэгэн зүйлийг хийх шаардлагагүй. Христийн дотор бид шууд Бурхантай байгаа газаасаа нэгддэг юм аа гэж. Хүн шоронд итгэхэд хин нэгэн саад болсон уу? Хүн амьдралын хүндэгтэй нөхцөл донд амьдрахад хин нэгэн саад болсон уу? Хүн ганцаардаж эсвэл гүжирдүүлж одоо гүтгэгдэж байхад одоо тэ Христийг тэр цаг мөчтөө Христийг дуудахад хин нэгэн саадуулж чадах уу гэж. Үгүй бидний эзэн тийм сул дараа нэг юм биш. Нэг ганц хоёрхан гарц гарчаад энэ үгээр л гараад ир гэдэг нэг юм биш. Та хаан ч эзнийг дуудсан тэнд чинь эзэн тантай хамт байх болно гэж. Үдин адилт эвлэрэлцлийг төрүүлэх. Үдин эвлэрэлцлийг төрүүлэх. Үдин ядалт гэдэг энэ үг Бурханд бол тохирохгүй. Бурхан сул дараа нэгэн шиг нэг үдин ядаад байдаг нэг юм шиг. Бурхан гэхдээ одоо завхаарлыг үнэхээр үдин яддаг гэдэг үгээ Библиэлд бичсэн. Тэгээд тэр үгийг ингээ бид ингээд уншихтаа тий Бурхан завхаарлыг үдин яддаг. За би бол бүр үдин яддаг гимиг нь хийсэн биш. Тэрнээс хулгайгаа явж исэн бол дээр үсэн гэж одоо гим нүглийг Бурхан ингээд жигсааж үзээд тэгээд ингээд тэрэн дотроос за яг энэ гим хийж байгаа хүмүүс бол бас яах вэ? Энэ завхаарж байгаа хүмүүсийг бол би нэр үдэн яддаг шүү гэж хэлээд байгаа юм биш гэж. Завхаарл гэдэг үгийг Бурхан яг юун дээрсэн вэхээр өөрийг нь байгааг мэдсээр байж, өөрт нь итгэдэг байж, өөрийг нь хинбэ, өөрийг нь өгч чадна гэдэг, өөрийг нь хамгаалж чадна гэдгийг, өөрийг нь зам нээж гаргаж чадна, өөрийг нь хожим мөнхийн улсад оруулж чадна, өөрийг нь мөнхөд өөрийг нь хайрлан инэрч чадна гэдгийг мэдсээр байж энд дэлхий дээр таалагдсан янз бүрийн шүтэн юм эсвэл янз бүрийн буруу зүйлүүдийг одоо тэ бас итгэл үнэмшлээ болгон итгэдэг юм шиг аашиж эсвэл тэднийг Бурхан юм шиг бусдад таниулж явж байгаа. Энэ бодол санааны энэ зүрх сэтгэлийн энэ тэ завхаарлыг Бурхан үзэн яддаг гэдгээ хэлж байгаа байхгүй. Харин Бурхан бидний энэ дэлхий дээр хүм төрлөختөн бидний хийдэг хүмүүс бидний хийдэг гэм нүглүүдээр Бурхан бол нэг юм дочирдоод ингээд сэтгэл хөдлөл гаргаад байдаг нэг юм бол биш. Учир нь хүүг нь загалмаа дээр цовдлж байхад ч гэсэн Бурхан өөрийнхөө аврахыг хүсэн төлөвлөж батгаагүй шүү дээ. Өнөөдөр та хин нэгний өмнө буруутай ямар нэгэн зүйлийг мэдэж байгаа юм шиг. Өнөөдөр та хин нэгнийг та гэрчлэх юм бол буруутай гэдгийг бүгд мэдхээр та олон зүйлийг мэдэж байж болох юм. Харин тэр нь таны тэр алдаа эндлийг ч гэсэн Бурхан мэдж байгаа. Бас таныг мэддэг хүмүүсийг ч гэсэн Бурхан мэдж байгаа гэдгийг би энэ цаг мөчтөө энэ өглөө хэлмээр байна гэж. Есүс Христ энэ дэлхий дээр ирээд харахад яг үнэндээ нөгөө одоогийн хүмүүс яриаар бол бүгд л хот нөхдүүд байжсан байхгүй. Гэтэ Есүс Христ тэднийг өөрчилж чадна, тэднийг аварч чадна. Тэр ч ятгаа тэд нар эргээд яг Есүстэй уулзах үедээ ямар байдалтай харагдж ирсэн чухал биш. Харин тэд Есүсийг таньж мэдхдээ өөрсдөө хэн гэж дуудаж, өөрийг нь хэн гэж дуудах вэ гэдгийг Есүс маш сайн мэдчихсэн гэж. Есүс анх Петртэй уулзах үед Петр бол тэ шүнжэнгөө загсчгүй загсвч чадаагүй байна хөөе. Та тэгсэн чи дахиад загсанд явж гэх шиг гэж хэлжсэн бол дараад нь нүгэлт намайг өршөөгөөч. Миний завнаас та яваач гэж бол хэлжсэн. Тэгээд дараад нь хүмүүс намайг хэн гэдэг вэ гэхэд янз бүрийн хэлж хагаад чи намайг та нар намайг хэн гэж юм гэхэд та бол Христ гэж ойлгосон байсан гэж. Тийм болохоор хайр гэдэг зүйл бол юм ойлгохгүй байгаа зөв замыг мэдэхгүй байгаа хүмүүсийн тэр гим нүглийг халахалж өгч тэр гим нүглийг том харахын оронд тэр хүний авж байгаа хохирол болон тэр хүний алдж байгаа зүйлүүдийг харж тэр хүний өрөвдөж хайрлаж туслахад бэлэн байхыг л хэлж байгаа юм. Үдин ятхыг хэн болгон чадна штэ. Үдин ятхыг огт танихгүй хүнээ ч гэсэн хүн чаддаг байхгүй. Энэ ямар муухай юм бэ? Хайрлахыг бол хүн заавал мэдчихэж хайрладаг гэж боддог бол бидний эзний бидэнд суулгасан зүйл бол буруу зүйл хийж байгаа хүнийг хараад Бурхныг болон хайрыг мэдэхгүй учраас хийж байгаа гэдгийг ойлгож инэрх тэр сэтгэлээс тэр үр жимсээс эхлэх тэр гайхалтай зүйлийг л одоо энд хайр бүх гим нүглийг далдлах гэж хэлээд байгаа байхгүй. За тэгээд энд ингэж хэлсэн байна та дуулал 56 дээр
Та миний төөрөгдлүүдийг бүгдийг тоолсон гэж бол хэлсэн байна. Бурхан минь намайг одоо үзэн яддаг, над руу дайрдаг, намайг гүтгдэг, намайг боломж чахдаг, намайг хөөдөг, мөрдөн мөшигдөг, над руу дайрдаг хүмүүс одоо ямар олон байна. Та намайг авраач, та надад туслаач. Энэ хүмүүс мэдж байгаагаасаа ч их зүйлийг намайг хийсэн сул дорой нэгэн гэдгийг мэдэхгүй байна. Тэм учраас эзэм минь та миний төөрөгдлүүдийг тоолсон билээ. Та миний гэм нүглүүдийг бүгдийг мэднэ. Энэ хүмүүсүүд таны тэр мэддэг зүйлүүдээс хитгэнийг нь мэддэг үжиж намайг ингэж үзэн ядж хахад та намайг миний эсрэг одоо хүртэл хөдлөхгүй байгаа. Та намайг хайрладаг, та надад өршөөлийг үзүүлдэг, та намайг миний хайрыг өөрийнхөө Есүс Христийн дотор миний гэм нүглүүдийг халахалдаг гэдгийг л би мэдэж байна. Тийм учраас ингэж хайрсаар байхад тань дээр ирэхгүй байгаа, таны өмнө гимшихгүй байгаа, намайг та уучлаач гэж залбирх юм бол Бурхны хайр таны бүх гимнүглийг цэвэрлэн ариутгах болно. Христийн тусаар цэвэрлэгдэн ариутгахдаггүй гимнүгэл гэж бол энэ дэлхийд байхгүй. Өнөөдөр бид хэрвээ эв нэгдэлтэйгээр хайрын дотор амьдрья гэж хүсэж байгаа бол бие биенийхээ хэдийнэ хийсэн зүйлийг үдэн ядаж эсвэл гим үйлдэгчийг тусгаарлаж эсвэл хайрын дотор амьдрья гэж хүсэж байх үед нь хайрыг сурчаад ирэх гэх мэт одоо хатуурхаж ингэснээрээ бид нар гимнүглийг ялан дийлэх юм биш. Харин яах вэ гэхлээр би илүү хохирохгүй тул илүү муу зүйл тохиолдохгүй тул илүү гимнүгэл хийлэхгүй байхын тулд бид нар бие биенийг аль болох эртгэн бүр аль хэдийн яг үндэ өчигдөр хүлээж авах байсан. Өчигдөр хайрлаж эхлэх байсан. Бүр уржигдэр өршөөх байсан. Бүр 7 хоногийн өмнө одоо юу гэдгийг уучлалт гойх байсан. Тийм учраас бид эвдрэлцлийг биш харин хайрыг сонгодог байх хэрэгтэй. За ингээд бидний толгойд орж ирж байгаа тэр завхаарл бол тэр Бурхны үзэн ядаад байгаа завхаарл биш харин аварч чадах нэгнийг түр аргалж чадах хуурамч нэгнээр солиод байгаа учраас Бурхан үзэн ядаж уурладаг гэдгийг санах хэрэгтэй. Учир нь яагаад гэвэл Бурхан хайрыг тоглоом шоглоомоор юм эсвэл бидэнд барьцаа байдлаар өгөөгүй. Бүр бидний хайрлахад бол торын ганц хайртай үгээ загалмай дээр өгөх хүртэл өгсөн байна. Тэгэхээр өнөөдрийн ишлэл дээр гарч байгаа үзэн ядалтыг бид сонгох юм бол бид өөстөө ч гэсэн үзэн ядах шалтгаанаар бусдаас гадуурхагдах болно. Бид юу тарьж ийн түүнийг орно. Үзэн ядалтыг тарьж ивэл үзэн ядалт ургаал байх болно. Бид дургуутслыг болон барьцахыг тарьж байгаа бол барьцах ургасаар л байх болно. Бид хайрыг тарих юм бол яг тэр үедээ харагдаж хизээ нэгэн цагт хайр байсан гэдгийг хайрлсан хүн болон хайрыг тухайн үедээ авч чадахгүй ойлгохгүйсэн хүн ч гэсэн ойлгох болно. Бурхны хайрыг бусдад дамжуулж бүгдээрээ сурцгаая гэж. Хэдийгээр та ариун амьдрахын тулд зарим нэг зүйлийг эсэргүүцэж үзэн ядах шаардлага эсвэл орхих шаардлага, татгалзах шаардлага энэ дэлхий дээр гарч болох боловч тэр чинь Бурхны хайрын төлөө. Тэр бүхнийг үр дүнтэй гэж бодоод таныг ухаангүй мунхаг зүйл хийлээ гэж бодож байгаа таны ойр дотны хүмүүс юм уу? Эсвэл одоо гэдгийг таныг орхиж явж байгаа тэдгээр хүмүүсийн хувьд та мунхаг нэгэн болох боловч яг үндэ нэг зүйл ингэж хэлмээр байна. Бидний эзэн Есүс Христ ч гэсэн энэ зүйлийг амссан боловч тэр хайрыг бүрэн төгс гүйцэж чадсан. Тэр ч гэсэн ганцаардаж аавыгаа намайг яагаад орхиж байгаа юм бэ гэж дуудаж эдгээр гим юу хийж байгаагаа мэдэхгүй байгаа учраас энийг хийж байгаа юм ба гэж залбирч тэгсэн учраас өнөөдөр Бурхны хайрын талаар бид ярьж чаддаг, тэр хайрын талаар бид ойлгож чаддаг болоод байна. Бурхан хайраа ойлгохын тулд бидэнд ямар их зүйл хийж, бидэнд ямар их өршөөлтөй хандсныг бид амьсны баярын өдрөөр хоорондоо ярьдаг шүү дээ. Хэрв та хайрлахыг сонгвол алдсан, буруутсан, төөрөлдсөн нэгний хийсэн үйлдэлтэй харуулсан харамсаж харин таны хайрлаж байсан, уучлж байсан, боломж олохын төлөө явж байсан тэр дүр төрхүүдийг санаж таныг яагаад тэгж байсныг тэгээд яагаад тэгж байсан Есүс Христос болж байсныг мэдэх юм бол хэзээ нэгэн цагт та тэр хүнтэйгээ мөнхийн жаргалтай усад уулзах болно гэж. Тэгээд Бурхны хайрын дагуу үзэн ядахыг биш харин хайрыг сонгосноор ч болж хүмүүс суралцаж цаашид өргөжлүүлэн амьдрахдаа өөр нэгнийг танаас сурчсан учраас үзэн ядахын оронд харин хайрлах болно гэж. Амен. Тэгээ маш чухал үгийг өнөөдөр бид нэр хүлээж авлаа. Тэгээд үзэн ядах бол амархан байдаг юм аа. Харин хайрлах хэцүү байдаг юм аа. Тэгээд хүмүүс бидний хамгийн сайн хийж чадах зүйл бол бусдыг доош нь хийж үзэн ядаж өөрөөсөө холдуулж
явуулах байдаг шүү дээ. Харин хайрлах үнэхээр хэцүү байдаг. Тэр тусмаа бурхны хайраар хайрлах гэдэг үнэхээр хэцүү. Гэхдээ эзэн бидэнд тэр хайрыг өгсөн юм аа. Тэр хайраар хайрлуулсан бид хайрлуулах боломжтой. Тэгээд яг одоо явуулахаар сонгосон Магдалины дуг Лев Гана эгч зохиосон байгаа. Тэгээд Лев Гана эгчийн зохиосон нөгөө дуулал 133 Магдалины дуу байгаа. Тэгээд сүнслэг гив нэгдэл бол Сионы уус дээр буудаг Хермоны шүүдэртэй адил билээ гэж Гана эгч хэлсэн байдаг. Тэгээ 2014 онд Магдалины багийнх нь Японд болсон 4 үндэстний Магдалины залбирлын ийм савхны оронд сэргэлт гэдэг ийм конференцэд үйлчилж байсан юм байна л да. Япон, Хятад, Солонгос, Монгол гэсэн 4 үндэстэн байсан юм байна. Тэгээд Японы баг яг Магдалд үйлчлээд эдгэрэл уучлалын төлөө залбирч байсан. Тэгээд түүхээс харсан ч гэсэндээ Япон улс те нөгөө хоёр улстай ийм таны хар мөр үлдээж байсан учраас те би бинээ ер нь бол яг ингээд хандлага одоо өнгөрсөн үеийн түүхээс улбаатай нэг юм одоо үл ойлголцол те үл уучлал явагддаг байсан тийм шархууд тэгэл нэг цаанаал нэг юм дургу гэдэг зүйл явагддаг шүү дээ. Тийм байдаг байсан байна л да. Тэгээд тэр нь ч гэсэндээ тэр үед ч гэсэндээ яг ингээд мэдрэгдээдсэн юм байна. Тэгээд яг энэ нөхцөл байдлын эсрэг ив нэгдлийн төлөө сүнслэг удирдагч пасторууд нэгдээд зуучлан залбирч тэгээ пасторууд бие биенийхээ хүлээг угаах юм сүнслэг хайрын үйлчлэл хийж байсан юм байна. Тэгээд яг тэр үед танхимын хойно Лев Гана гэж зогсож байхад тэр дуулал 133 дээр юм аялгаа орж ирж ингээ сануулсан юм байна л да. Тэгээд шууд итгэлээрээ урагшаа гараад Магдалыг удирдах байсан юм багаас нь зөвшөөрөл аваад тэгээд тайзан дээр гараад харагтун ах дүүсийн хувьд хамтдаа нэг тэмүүлээр амьдрах нь хичнээн сайхан, хичнээн тааламжтай вэ гэд дуулж эхэлсэн юм байна. Тэгээд эзнээс ирсэн сүнслэг дуу учраас тэр үед тэр газарч өнөөдөр Монгол оронд маань сүнсний чөлөөлөлт суллалт хийсээр байгаа юмаа гэж энэ дуугаа гэрчлэн тайлбарлаж хэлж ийсэн. Тэгээд энэ гайхалтай дуугаар эзний өмнө хамтдаа ирж түнд алдар Магдалыг өргөцгөөе. Ах дүүсийн хувьд хамтдаа нэгдэмлэр амьдрах нь хичнээн сайхан, хичнээн тааламжтай вэ. Энэ сахал дээгүүр ароны сахал дээгүүр доош урсаж буй толгой дээрх үнцэнтэй тостой адил. Энэ Сионы улс дээр буудаг Хермоны шүүдэртэй адил юм. Учир нь эндээсэн ерөөлийг туршаасан билээ. Энэ Сионы улс дээр буудаг Хермоны шүүдэртэй адил юм. Учир нь эндээсэн ерөөлийг туршаасан билээ. Туршаасан билээ. Энэ мөнхийн ам, 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 энэ мөнхийн ам билээ. Энэ мөнхийн ам, 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 энэ мөнхийн ам билээ. Энэ Сионы улс дээр буудаг Хермоны шүүдэртэй адил юм. Учир нь эндээсэн ерөөлийг туршаасан билээ. Энэ Сионы улс дээр буудаг Хермоны шүүдэртэй адил юм. Учир нь эндээсэн ерөөлийг туршаасан билээ.
Өнөөдөр бид нэр үгийн цагаараа сургаалт өгс номын 10-ын 12 дугаар ишлэлээ суралцлаа. Үзэн ядалт эвдрэлцлийг төрүүлэх, хайр бүх гэмт үйлдэлийг далтлах. Сүм чуулган дотор итгэлийн ах дүүсийн дотор үзэн ядалт байх үед тэдний дунд эвдрэлцэл бий болдог. Заримдаа бид сүм чуулган дотроо өчүүхэн жижиг зүйлээс олж өөр хоорондоо тэмцэлдэн зөрчилддөг шүү дээ. Харин тэр бүхнийг хайр халахалдаг юм аа. Магадгүй танд сүм чуулган дээрх зарим нэг жижиг сажиг зүйлс таалагддаггүй байж болно. Гэхдээ таны дотор хайр байвал та тэр жижиг сажиг зүйлсийг том асуудал болгохгүй юм аа. Тэгэхээр хайр бүхнийг талталдаг. Яг үнэ. Үнэхээр гоё. Таны магтан дууны түүх ямар гайхалтай бэ те. Үнэхээр эзэн талархыг монгол хэл дээр ийм гайхалтай магтаалын түүх байгаад. Тэгээ олон монгол магтаалын дуунуудаас төрж ин шүү дээ тий. Тэгээд энэ бүхэнд бас нөгөө нэг эзний үгийг аваад түүнгээр бас нөгөө сүнсээр өдөрдуулан маш гайхалтай үгсийг аяыг зохиож байгаа бас хүмүүсийн төлөө талархъя тий. Тэгээд энэ монгол магтаалуудаас биднийг сүнс дотор эвдрэлэн нэгдүүлж эзний хайрыг улам илүү сануулж ядагт үнэхээр их талархаж байна. Тэгээд бурхан ажиллаж байгааг бидний хичээл харж байна шүү дээ. Тэгээд бурхан танаар дамжуулж ажиллаж байгаа шүү гэдгийг та битгий мартаарай. Та нэг юм гадууртэй тэрний амьдралд ингээ бурхан ажиллаад байна гэж хүнлэнгөөс харахаасаа илүү бурхан таны амьдралд ажиллаж байгаа шүү гэдгийг л илүү та сайн мэдрээрэй. Тэгэхээр танаар дамжуулж хин нэг те хайрлуулж байгаа юм билүү? Тэгэхээр бурханы хайраар бүхнийг үлдэж хайрлаж хин нэг босгон урамшуулаарай гэж энэ өглөө ятгах байна. Тэгээд энэ цагт эзний өмнө хамтдаа ирж залбирах цагийг гаргацгаая. Бидний хайрладаг эзэн танд баярлалаа. Таны тухай ярихад бол бидний хайрладаг байсан, хайрлахаа болсон гэдэг тухай бол бид ярьдаг. Бидний хайрласаар байгаа тухай ярьдаг. Тийм болохоор харин бидний хөтгөөс таныг зарим өдөр халуунаар хайрлаж, магтаж, талархаж яваа, зарим өдөр танд гомдлоо, тань руу хашгичиж, танд буруугаа тохож, эсвэл таныг харахгүй байгаа юм шиг, сонсохгүй байгаа юм шиг, биднэрт анхаарлаа хандуулахаа болсон юм шиг, хайрлахаа болж орхисон юм шиг ханддаг сул дорой биднийг өнөөдрийг хүртэл үргэлж ойлгож хайрласаар байсан эзэн танд энэ өглөө талархахыг хүсэж байна. Таны хайр маш их олон удаа бидний хийсэн асуудлууд болон гэмнүглүүдийн тунд байх үед бидний халахлан, бидний нүмрэн, бидний хучин өмгөөлөн авч гарсан. Таны тэр хайруудад, таны тэр хайрыг хэрэгжүүлэн амьдралд маань орж ирж хамт байсан бүхий л хүмүүст өнөөдрийн цагт таны нэрээр талархаж байна. Бидний төлөө хүүгөө өгсөнд бас талархаж байна. Өчигдөр амьсны баяраар итгэгчид ярилцаж байх үед эзэн амьд гэж, эзэн намайг хайрлах гэж загалмаа дээр өөрийнхөө амь насыг өгсөн гэж, эзэн миний төлөө тусаа орсон гэж бүгдөө таны үхлийг дурсан эзний зоог болж таны амлалтыг дурсан хайрын зоог болон хайрыг хуваалцсан гайхалтай сайхан өдөр байлаа. Бидний тэр өдрүүд мөнхийн улсад өргөжлөг учраас таны хайрын талархан бидэнд радио үйлчлэг өгсөний төлөө бас талархан Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Амен. Эд хүрээд хермоны шүдэр өглөөний хөтөлбөр өндөрлөж байна. Бидэнтэй хамт байсан сонсогчтойнд баярлалаа. Эзэн таныг харж хандах болтугай. Маргааш эргээд энэ цагтаа уулзцгаая. Эзэн зүрхийг чинь бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.